Сайн байцгаана өрх мөндөд үзэгчтэй. Таны мэдгүй хэлээр ураатай Зэнгэ ТV-гийн маань шинэ дугаар эхлээд бэлэн боллоо. Энэ дугаараар судлаач Бэлгүн багштайгаа хамтаар миний бие Тод докторант хамтаар Вавилоны иргэншлийн талаар өнөөдөр бид ярилцсанаа. За өнгөрсөн дугаар дээр хоёулаа Homo erectus хоёр хөл дээр нь босгоцсон, Homo sapiens руугаа оролцсон. Тэгээд ер нь хүн төрөлхтний хамгийн эртний иргэншлүүдийн нэг болох Шумерийн иргэншлийн талаар. За шаантаг бичгтэй байсан, тоосог гаргаж авсан, айгүй одоо мундаг хөгжсөн ард түмэн байсан энэ төр бас ярьсан. За өнөөдөр хоёулаа Вавилон. За Вавилон. Ер нь энэ хүний энэ дэлхийн түүх гэдэг чинь ер нь тэгэл бас иргэншлийн түүх бас орно л доо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Jocks брэнд. За нэвтрүүлэг эхлэхээс өмнө хамтран ажиллах Jocks брэндийг танилцуулъя. За хөл чийгдэхгүй, даарахгүй, доргихгүй, холохгүй, эрүүл байлгадаг. За Италийн Jocks брендийн эрэгтэй эмэгтэй хүүхдийн гутлууд амьсгалдаг технологитой учраас чийгдэхгүй. Гутлын уланд доргигчийг сарниулагчтай, доргилтын хамгаалттай учраас хөлд ирэх доргиог саармагжуулаад биеийг доргилтоос хамгаалдаг. Jocks тухтай гэр бүлэрээ Jocks өмсөё. Ер нь би нэг хэлсэн шүү дээ. Хүний иргэншлийн түүх, дэлхийн түүх. Ер нь хүн дүрстэн үсээд 10 сая жил. Хүн буюу ухаанд хүн Homo sapiens бий болоод 100 мянган жил. Хүний иргэншил үсээд 6 мянган жил өдгөө нэгэнт болжээ гэж хэлсэн. Түрүүчийн дугаартаа эртний анхны иргэншил болоход Шумер 6669 жилийн түүхтэй гэдэг. За Шумерийг залгамжлаад бол энэ Шумерийн энэ газар нутаг дээр нь энэ Вавилон үүсэж байгаа юм л да. Сир, Месопотам. Хоёр мөрөн гэж байгаа шүү дээ. Газрын дунд тэнгис, хар тэнгистэй хил нийлдэг. Аз ТV-ийн баруун хэсгийг өрнөд Аз. За энд элсэн цөл хуурай тал газар бол их байгаа. Тэдгээрийн хооронд Тигр, Ефрат хэмээх ширүүн урсгалтай хоёр мөрний үржил шимтэй хөндөй оршдгоо. За энд иргэншил үүсэж байгаамаа. За энэ Вавилон. За Вавилон бол эртний Месопотамийн хот байгаа юм. Эртний Месопотамийн хот. Вавилоны хаант улсын нийслэл нь янз янзын таамаг бол гарч ирж байна. Яг Ака байсан уу? Шумерийн нийслэл Ака байсан уу? Эсвэл одоогийн Иракийн нутаг дээрх ойролцоо байсан уу гэдэг нь бас судлаачдын, археологчдын маш их маргаантай сэдвийг бол төрүүлээд байгаа юм л да. Гэхдээ ямар ч лсэн Иракийн нийслэл Багдад хотоос өмнө зүг 85 км зайд орших Ал-Хила хот нь эртний Вавилоны нийслэл байсан. За ингээд орчин газар байсан. За энэ хоёр мөрний нутагт энэ тэндгүй шавар тоосхон балгасууд энэ малталгаар бол гарч ирж байгаа. За энэ бол бас Вавилоны үлдэц. Вавилоны их соёлын үлдэц байгаа юм. За ер нь Вавилон бол түүхэнд жижигхэн суурин байсан юм байна. Эхлээд. Манай эртний өмнөх 3000 оны үед хөгжлөөрөө товоон гараад тэгээд цэцэглээд эхэлсэн. За ингээд суу алдран түгээд ингээд Вавилон ус бий болсон гэж бичигдсэн байна. Манай эртний өмнөх 2300 оны орчмоос Вавилон нь ариун хот хэмээн шүтэгдэж эхэлсэн байна. Ариун хот. Тухайн үеийн хүмүүс нь тэгж хэлж байсан шүү дээ. За Семирамисийн дүүжин цэцэрлэг нь бол эртний 7 гайхамшигын нэгт нь ордог. Эртний 7 гайхамшиг гэдээ бас нэг хэлж байгаа л да. Зүгээр тайлбарлаадах юм. Таж Махал орно, янз янзын цагаан ярм орно гэдэг. Үгүй. Газар дундын тэнгисийг хүрээлсэн соёл иргэншлүүдийн энэ байгуулсан улс орнуудын гайхамшигтай бүтээн байгуулалтуудыг дэлхийн 7 гайхамшигт багтаагаад байдаг юм аа. Энийг бас хэлье. За Вавилон гэдэг нь бол Акад улсын, эртний Акад улсын
Бабилу буюу Тэнгэрийн бурхтын хаалга. хаалга. Тий, бурхтын хаалга гэсэн одоо үгнээс гаралтай. Энэ грек дуудлагатай үгнээс гаралтай гэж одоо судлаачид үзэж байна. Гэхдээ Библиэд бол өөрөөр тайлбарлаад байдаг. За энэ анхны тэмдэглэл бол Аккадын хаан Саргоны үед манай эртний өмнөх 24-р зууны орчимд амьдарч байсан Аккадын хаан Саргон гэж байгаа. За энэ Саргоны үед бол хамаарагддаг. Он цаг өнгөрөх тусам Бабилоны хүн ам хүчин чадал нь өсч ирж байсан байна. За тэгээд манай эртний өмнөх 20-р зууны орчим Бабилоны хот Аморитодаас хагас нүүдэлчин Аккадидууд ингээд булгааж авсан юм байна. Тухайн үеийн нүүдэлчид одоо тэр Аккадидууд гэж хаана байгаа юм тийм ээ? Аморитууд гэж хаана байгаа юм? Одоо тэр нь байхгүй л дээ. Мэдээж зэрэг одоо түүхэн хүний эволюцийн, түүхэн иргэншлийн тийм мандан бууралтын үед одоо энэ мэдээж зэрэг алга болоод дууссан биз. За тэгэж Суму Абумар удирдуулад өөрсдийн анхны Вавилоны улсыг байгуулсан байна. Гэхдээ их сони юм. Хамурапийн засаглал хүртэл одоо хот бүс нутгийнхаа хэмжээнд нөлөө бүхий л жижиг хот байсан юм байна. Хамурап хүртэл. Хамурап хамаахан гарч ирээгүй байсан шүү дээ. Тэгээд Бабилоны хаан Хамурапийн хуулиар хүн төрлөختний сайн мэддэг Месопотамд 400 гаруй жил ноёрхсон Касситуудын үед нийслэл хот болсон байна. Касситууд гэдэг чинь бас л тухайн үедээ байсан л үндэстэн. За хот өөрөө Ефрат мөрний баруун зүүн хоёр эргийн динжээр одоо дамнан оршдог байсан байна. Вавилон хот цаг хугацаа өнгөрөх бүр улам гайхам сайхан хүчрэхэг болж байсан бөгөөд Ассирийн хаан тус үед одоо голлох нөлөө бүхий хотоор нэгэнд тодорсон байлаа гэж байгаа. Яг нь Ассир гэдэг нь бас дараад нь одоо залгамжилж гарч ирж байгаа улс нь байгаа юм. Ер нь одоо энэ иргэншлүүд чинь бас гинт нэг одоо нэг ингээл овоогоол, оцоогоол, цоройгоол, гялалзаал, мандаал ингээл дараалаад энэ тэндээ үүсгэчээд байдаг. За тэгээд манай эртний өмнөх 770-аас манай эртний өмнөх 1770-аас 1670 оны орчимд тэгээд бас манай эртний өмнөх 612-оос 320 он гэхэд дэлхийн хамгийн олон хүн амтай хот болсон байна. Яг тухайн үеийн одоо тоогоор бол 200 мянган хүн амтай байсан гэж одоо Бабилоныг бол хэлж л байгаа юм байна л да. За тэгэхээр чинь энэ Бабилоны иргэншлийн энэ гайхамшигтай үе одоо 200 мянгад чинь тухайн үедээ их л байгаа шүү дээ. Тэгээ одоогийнхтай харьцуулаад яах вэ? Тийм биз? За энэ газар нутагт нь өөрөө маш их одоо тариа будаа их ургуулдаг. За тэгээд ер нь бол борооны ус тогтоход энэ усыг нь бас хэрэгэлдэг байсан юм байна. Борооны усыг бас хэрэгэлдэг байсан юм байна. За тэгээд хоёр мөрний энэ ус ингээд үерсний дараа их тийм үржил шимтэй чиглэг болоод өгдөг. Тэгэхэр зэрэг бүгдээрээ тариа будаага одоо тарьдаг. За тэгээд заримдаа асар халуун болж 50 градус хүрч ирсэн юм байна. Энэ одоо аргагүй л дээ. Эн чинь газар нутг нь одоогийн яг тэр Оманы булан хавцаа байгаа шүү дээ. За тэгээд ногоо бол их түргэн гандчдаг. Тэгш талан дээр нь халуун наранд одоо хүрэн өнгөтэй болоод хонхор газрын ус бол их ширгээд идэг байсан. Энэ одоо маш их халж ийн гэсэн үг. За тэгээд ер нь чулуулаг маш их өөрчлөлтөнд орсон. Тэгээд яг хөө үржил шим нь хിവэрэ байсан болохоор хүмүүс нь зогцоол амьдраад байж л дээ. Гэхдээ энэ бол хоёр мөрний энэ үржүүлэх системд бол ер нь хамгийн анхны усчуулах систем бас гарч ирж ирсэн юм байна. Тэгээд намаг зэгсэн дунд одоо шавар зэгсээр овоохоо урц барин сууж ирсэн байна. Зарим одоо орчин суугчд нь. Тэгээ гол ингээд гівгэнт үерхэлчихээр зэрэг овоохоо нурсаад хүм малаар их бас их үрэгддэг байсан юм байна л да. Гэхдээ ер нь бол Тигр Ефрат хоёр бол ер нь үерлэх их дуртай. Сони шүү энэ эсэн цөлөөр урсж байгаа энэ гол мөртлөө бас их үерлэх дуртай. Тэгээд хитрхи халуун болчхоор зэрэг ямаа ууц мэтийн одоо янз бүрийн хортон шавж ихсдгээс гадна тэгэд ер нь бас өвчд илэрч эхэлж ирсэн байна.
Бабилонд. Тэгээд цаг агаараас л болоод байна л гэсэн үг л дээ. За тэгээд одоо араатан амьтад хүмүүс рүү бас дайрж исэн, арслангаас авахуулаад. За тэгээд ер нь хулс зэгсээр болон одоо энэ бодон гахаа ингээд одоо оширч тариаг нь ингээд хадран бас устгаж исэн. Эн чинь бас амьтантайгаа араатан амьтантайгаа зөрчилдөж исэн бөгөөд бас байгалийн хатуу ширүүн, догшин ширүүн уур амьсгалтай бас тэмцэлдэж байсан том соёл юм байна. Бабилон бол. Гэхдээ Бабилончууд бэрхшээлийн өмнө сөхөрдөг байсан гэж түүхэнд бичигдсэн байна. За ямар ч л байсан, зүтгээд л байсан, амьдраад л байсан байна. За тэгээд одоо газар янз янзын одоо газар бас нэг газаргүй ядуучууд баячуудаас газар түрээслэн авдаг байсан юм байна. Тэгээд тэнцэнэ амьдарч ирснийг ботход хамжлагт ёс. Тэр Бабилонд бас үүсэж ирсэн байна. Гэхдээ яах вэ? 3-2-ыг нь ургац зарим болох юм бол түрээсийн эзэндээ өгдөг. Бас энэ чинь юу болж штэ. Нийгмийн гэрээ бас гарч ирж штэ. За тэгээд эргэн тойрныхаа бас янз янзын нүүдэлчин усуудтай их байлдана. Жижиг сажиг одоо усуудтай их мөргөлдөн. Тийм болохоор Бабилонд боол эзэмших ёс их байсан. Одоо бараг ер нь эхлүүлсэн юм уу да. Боолын нийгмийг. Тэгээд сүм дугуун баячуудын аж ахуйд одоо ажиллах боолчуудыг тайм байл та нар олзолж ирнэ. За энэ Бабилонд боолчуудыг бол нүдээ өөд хардггүй хүмүүс гэж хэлэх дуртай. За харин эзнийхээ нүүрлүү их цархал юм бол цаазар авдаг л байсан юм байна л да. Бабилон бол. За харин газар тариалан гар урлал мал аж ахуй хөгжихийн хамт хоёр мөрний өмнөд нутагт одоо тариачид баячууд, боолчуудын анги маш хурдан цэцгэлж хөгжсөн байна. Тэгээд нэг тийм дөрвөлжин чимшиг тийм барилга барьдаг. Энэ стил загвар нь бас их цаанаасаа ондоо байж л дээ. За ингээд одоо энэ Хамурапийн үе хүртэл Бабилончууд иймэрхүү байдалтай байсан байна. Тэгэхээр энэ Бабилоны түүхэнд одоо би чамд хэлэхэд чи бас их сайн судалж байсан. Хамурапи ч юм байсан. Чи бас энийг сайн мэдж байгаа шүү дээ. За Хамурап хаан гэж. За ер нь Бабилоны түүх бол айгүй тийм их сурвалж хомс. Ялангуяа хамгийн эртний их сурвалж нь бол ер нь баг Библийн хуучин гэрээнээс эхлээд. Тэгээд ер нь энэ эртний соёл иргэншлүүдийн түүх бас их нэг их олдоод байдаггүй. Гэхдээ ер нь дэлхийн түүхэнд бол Хамурапигийн хууль, Хамурапи хаанаар нь бол хүмүүс Бабилоныг сайн мэддэг. Хамурапи бол ер нь зарим их сурвалжууд дээр бол нэг 43 жил, зарим дээр нь бол нэг 42 жил хаачид суухтаа өөрийнхөө хамгийн анхны шаантаг хуулийг бол шаантаг бичигээд хоёул өмнө ярьсан нөгөө шаантаг бичигтэй байсан. Бичиг нөгөө хууль гаргаж байгаа шүү дээ. Тэгээд энэ хуулийн дээр бол ер нь аюул сонирхолтой фактууд их олон байдаг байлаа л дээ. Жишээлбэл миний хамгийн их сонирхлыг татчихсан нэг хууль нь бол тэр нөгөө зээлийн хууль байсан. Хэрвээ хүн ингээд зээл авбал зээлээ төлөх аргууд нь байгаа. Жишээлбэл одоо амуу тариагаар зээлээ төлж болно. За хэрвээ нөгөө хүн маань зээл аваад зээлээ төлж чадахгүй бол эхнэр юм уу хүүхдээ барьцаан тавиад зээл авчдаг. Тэгээд хэрвээ зээлээ төлж чадахгүй бол эхнэр хүүхд хоёрыг нь аваад 4 жил 3 жил хүртэл доороо ажиллуулж байгаа. Тэгээд дараа нь буцаагаад өгч явуул шүү гэд. Тийм. За түүхэнд бол Хамурапигийн хамгийн том одоо юу гэх юм уу? Одоо зүүр үг бол одоо нүдийг нүдээр шүдийг шүдээр гэсэн айгу үг байдаг те. Хэрвээ одоо би нэг хүнийх нь боолыг нь алах юм бол нөгөө хүн нь одоо миний боолыг ална гэдэг хүртлээр тийм хатуу хууль байсан гэж ярьдаг. Гэхдээ ер нь энэ хууль бол өнөөгийн орчин цагийн хууль эрх зүйн бас үндсэнд нэлээд ордог. Бас их сайн их сурвалж болж чаддаг хуулиудын нэг байсан гэсэн. Тэгээ ер нь бол хариутай бол бариутай гэсэн л хуультай байсан л байгаа л да. Бабилон бол Хамурап хаан чинь өөрөө манай эртний өмнөх 1792-оос 1750 онуудад Бабилоны хаан тулсыг одоо захирч исэн юм байна. Манай эртний өмнөх 1792-оос шүү. Тэгээд 1750 онуудад захирч исэн юм байна. Тэгэхээр ч манай 60 жил юм уу та? Бараг их удаан хаанчилсан хаан байл да. За тэгээд Бабилоныг асар баян хот болохоор одоо хаан одоо их айрмыг зохион байгуулсан. Их хөгжүүлж исэн соён гэгэрл одоо соён гэгэрл дээр
одоо шаант бичгийг хөгжүүлсэн Бабилоны одоо энэ хэл зүүн соёл одоо тухайн үед одоо өөрөөр л ярьдаг байгаа шүү дээ. За тэгээд олон хүнтэй армийг зохион байгуулсан. За тэгээд хоёр мөрний хоорондох улсууд Мерсер жижиг сажиг улсууд байхад бол зөрчлийг найрлагаад өөртөө овжин ашиглаад тэгээ өөртөө нэгтгэхэд яваад байсан байна. Тэгэхээр чин зэрэг яг Бабилон өөрөө томорч эхэлж байгаа юм л да. Тэгчээд өөрийнхөө холбоотой улсаа гиндүүлж давтлаад дараа давчдаг байсан. Одоо хоёлаа нийлж байгаа тэрнийг хавсаадыг гэж байгаа шүү дээ. Нийлж байгаа хавсаадчаад дараад нь өөрийг нь хавсаадчихдаг. Энэ яг байна Хамурап хааны бодлого л доо. Ер нь эрх мэдэлтэй хүмүүсийн л харин шин шүү дээ. Эрх мэдэлтэй хаадуудын л бодлого шүү дээ. За тийм болохоор зэрэг залмих хүчирхийллийн аргаар Вавилоныг би захирдгаа гэж эзэн хаан Хамурап бол хэлжсэн байна. Ийм болохоор зэрэг Хамурапын хүчирхчил бол ер нь бол тухайн цаг үед түүхэндээ бол хамгийн сэргэн мандчихсэн үе. Тэгээ Хамурапын хууль гэж байгаа шүү дээ. Вавилоны хүн ам бүгд дагаж мөрдөх ёстой хууль зохиосон. Одоо мэдээж хуульгүй усал байгаа юм чинь хуульгүй ус гэж байхгүй шүү дээ. Заавал хуультай сул байна уу, дорой байна уу, хэрэгждэг, эсэргждэг. Энэ хууль сахиулагч нараас шалтгаална. Харин гэхдээ хуультай л байх ёстой. Тэгвэл бүгд дураараа загнаад эхлэл бас юм хэцүүднэ дээ. Тэр энэ яаж нийгмийн статус буюу одоо энэ тэ хуулийн одоо амин сүнсүүд одоо үүсч эхэлсэн гэсэн үг. Гэхдээ энэ хаантай улсад чинь хууль нь хаан өөрөө байдаг. Харин хаангүй улсуудад хууль нь төр ард түмэн хоёрын хооронд байгуулсан нийгмийн гэрээг хууль гинэ гэж байгаа шүү дээ. Хаантай улсуудад яг вэ? За тэр тусмаа энэ одоо энэ эртний энэ цаг үед хаан нь л өөрөө хууль байдаг. Яг л тэр хүн өөрөө хуулиа гаргадаг. Өөрөө хуулиа батлаад өөрөө тамгаа даргаал лүндэн болгодог болохоор Хамурапын хууль Бабилон бол ерөөсөө Хамурапын л ус. Чинь эрхэмдээ эзэн хаантай минь би энэ хуулийн дээр ийм зүйл анги заалт оруулмаар байна. Ийм горимын санал гэдгийг ерөөсөө үгүйс ёстой хүлээн авахгүй шүү дээ. Хамурап ийм хууль гаргал гэсэн бол хууль гаргана. За ер нь гэхдээ тус нь одоо ингээд төшмөдүүдийг ингэж томилоод тэгээд хуулиа ялгадаг гэсэн бай. За хулгай хийсэн үнийг яах юм? За хүн асууныг яах гэж хэдэм юм? За тэгээд одоо насны англиар яах юм чи хуулийн амин сүнс одоо ингэж эхэлж штэ. Тэгэд ер нь бол яг ямар хууль цааз ямар шийтгэл зохих ёстойг ер нь бол заагаад өгсөн байдаг. Археологчид 20 дугаар зууны ихэр хар өнгийн нэг тийм чулуун шон олсон юм байна. Энэ хоёр мөрний хавцаа малтлага хийгээд. Өндөр нь хүний өндрийн хэмжээтэй түүн дээр Хамурап хааны хуулийг сийлсэн, дээд талд нь Хамурапыг өөрийг нь зурж дүрслүүлчихсэн байна. Тэгэхээр ч надад нэг юм шон тавиал өөрийгөө сийлүүлээл доор нь өөрийнхөө хуйлуудаа одоо ингээд сийлүүлчдэг байна шүү дээ шант хүчээр. Тэгээд өөрийнхөө улсынхаа өнцөг булан бүрт ингээд нөгөөт чинь тавьдаг байсан байна. За тэгээд хар өнгийн чулуун шон гэж байгааз. Хар өнгийн чулуу бас ингэж гаргаж ярьж байна гэж шүү дээ. За тэгээд ер нь бол Вавилон улс нь бол одоо улам хүчрхчиж эргэн тойрон руугаа бас их халдаж эхэлж байсан. За тэгээд энэ Хамурапын хуулийн эмхтгэл гэж бас байдаг юм байна. Евфратын тосхон суурныг иргэшээлдээ оруулсан хамгийн анхны хаан бол би. Бурхан Тэнгэрээс ивэж илгээсэн Хамурап бол би гэж ингэж хэлж ирсэн байна. Бабилончууд яг ямар шашин шүтдэг байсан бэ? Бурхан Тэнгэрээс илгээсэн гэж хэлж байна шүү дээ. Бабилончуудын шүтдэг шашин одоо тодорхой биш байна. Тийм бурханд итгэлээ, ийм бурханд итгэлээ гэсэн нэг тийм хараахан тодорхой маш их эргэлзээ ихтэй байна. Бабилончуудын бас мэдээж хэрэг Бабилоны шашин альва ард түмний чинь бас шашингаар нэгтгэн захиргаанд оруулна шүү дээ. За сүм хэд буюу хааны сан хөмөргийг хулгайлагчдыг шууд цаазал. Хулгайсан зүйлийг авсан хүнийг ч мөн цаазал. Хэрв хэнийгэн итгэхэд шивгчин болыг хулгай хэвэл түүнийг ал. Хэрв аливаа хүн зүгтсэн болыг нууж дарагдуулж оргнуулсан бол түүнийг ал. Хэрв боолын тамгыг огтлон авсан бол тэр хүний хурууг огтол.
Тэр чинь боолуудаа тамгалдаг л байсан юм байна л. Хэрв бусдын боолыг алах юм бол оронд нь өөр боол өг. Эсвэл түүний боолыг ал. Хэрв аль хүн өрөө төлж чадахгүй бол яг чиний хэлгээр эхнэр буюу хүүхдүүдэд 3 жил боол болго. Хэрв аль хүн өөртөө айдал ирэх мэтэлтэй хүнийг зодвол торгуул төл. Хэрв хүн өөрөөсөө дээгүүр зиндаатай хүнийг зодвол суран ташуураар 60 ташуурд. Хуулийн төгсгөлд нь Хамурапи нарны тэнгэрийн тааллаар хууль тогтоосон үнэн шудраг хаан юм аа. Миний хууль төгс сайн, миний бүтээсэн үйлс зүүлшгүй гэж хэлжээ. Тэгэхээр нь бол одоо энэ талаар ярих юм бол их эготой хаан юм шиг. Гэхдээ эн чинь хаан хүний байр сууриас үзье. Өөрийнх нь хийж байгаа юм бол өөртөө бол зүйл байгаа шүү дээ. Бабилончуудад бол. Тэгэхээр энэ Бабилоны иргэншлийн энэ түүх ер нь хүндрэлтэнд маш том суур, улс суурийг бол ингэж тавьж өгч ирсэн. Мэдээж хэрэг одоо энэ том иргэншлийг захирж ийн гэдэг чинь бас хэцүү л байгаа. Бабилончууд бас чамд гэж хэлэхэд ер нь бас одоо чи аягүй сонирхдаг шүү дээ Бабилоны түүхийг тийм ээ. Ер нь бас нийт сонсогчтой хэлэхэд анх жартын системийг оруулж ирсэн. Нээдэ. Анх жартын системтэй. Бабилоны соёл бол энэ жартын системд чинь минутанд 60 секунд байна. Нэг цагт 60 минут байна гэдгийг Бабилончууд оруулж ирж ирсэн анх. Бабилончууд одон орныг бас их сонирхдаг, хөгжүүлж ирсэн. Уран барилга. Тийм ээ? Энэ болгоныг хөгжүүлж ирсэн. Бабилоны энэ соёлыг бидэнд үлдээсэн. Одоо ингээд ягаад минутанд 60 секунд байдгийг ингээд асуухаар зэрэг хүүхэд нь асуулаа гэхэд мэдхгүй эцэг эхчүүд байгаа шүү дээ. Үгүй ээ, Бабилоноос үүсэлтэй маа. Хэмжээр нь 60-ын хэмжээгээр Бабилончууд ингэж явж исэн юм байна. Бас тойрго 360 градус байна энэ гэдэг. Тийм, тойрог заавал 360 градус байна гэдэг. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Jocks брэнд. За, нэвтрүүлгээ цааш үргэлжлүүлэхээс өмнө хамтран ажиллагчаа танилцуулъя. Хүүхдийн хөл том хүний хөлөөс 3-4 дахин их хөлөрдөг юм байна. За иймд хүүхдтэй бактери эсрэг арьсан боловчтой агаарыг чөлөөтэй нэвтрүүлдэг амьсгалдаг Jocks гутлыг сонгоорой. Мөн хүүхдийн хөлийн хөгжлийг дэмжих нумтай гутал авах нь маш чухал. Хүүхэдтэй зөв гутал сонгоё. Jocks тухтай гэр бүлэрээ Jocks өмсөе. Тэгээ бас нэг юм факт байсан. Бабилончууд одоо орон судал дээр бол маш өндөр хөгжсөн байсан учраас нөгөө 7 бурхантай. Тэгээд өдөр баргийг өөрийнхөө бурхтаар нэрлээд нөгөө одоогийн 7 хоног тедраас үссэн энэ гэдэг. Тийм факт. Тий, сард 7 хоног байхыг бас Бабилончууд үүсгэсэн. Сард ягаад 10 хоног байдгүй ингээл ярина шүү дээ. Үгүй 7 хоног байна гээл те. Нэг сард 4-7 хоног байна ч гэдэг юм уу те. Тэгэхээр чин зэрэг Бабилончууд үүсгэсэн. Манайрны өмнөх 626-нд Бабилончууд Наболосарын удирдлага гэж байгаа. Наболосар хааны удирдлаганд ор ер нь бол бас улам хүчрхчихсэн байна. Тэгэд шинэ Бабилоныг гаргаж ирж байсан. Шинэ Бабилоноо одоо удирдах гэсэн. Яагаад вэ гэвэл хэсэгхэн зур бас жоохон ассирчуудад бас захирагдаж явсан юм байна. Бабилончууд чинь. Ассирийн Синанчереб гэдэг хааны засаглалын үед одоо манайрны өмнөх 689 онд одоо Мушезиб Мардукийн бослогыг одоо гаргаж ирсэл байсан юм байна л да. Тэгэхээр зэрэг энэ бослогыг дараад Бабилоны хотын хан хэрэм сүм ордонг тон дээрэмдэж ирсэн байна. За тэгээд бүхэлд нь балгас болгосон. За энэ явдлын дараа Синанчеребийг залгамжилж исэн Эсархадон гэдэг хаан Бабилончуудад нэгүүлсэнгүй хандаад хуучин хотоо сэргэн засварлаа. Би дэмжье гэж хэлж ирсэн юм байна. За энэ хааныг нас орсны дараа манайрны өмнөх 652 онд том хүн Бабилоныг захираад одоо Шамах шүм Укин гэдэг хүн Ассирийн хаан болж хувирсан байна. Одоо шинэ хаан гарч ирж штэ. Өөрийн дүү Асурбанипапыг одоо Бабилончуудын эсрэг бослого удирдуулад явуулж исэн. Ассирчууд дахин Бабилоныг бүслэн хааж исэн, бууж өгөхийг шаардж исэн юм байна. Хот өөрсдөө тулгарсан өсөлтөнгөөс одоо айгаад бууж өгсөн байна. Асурбанипал хаан хотынхныг уучлаад амин илтрүүлж исэн байна. Ассирийн эзэнт улс тун удалгүй нэг хэсэгхэн хугацаанд одоо нэг 10
15-аас 17 жил оршин тогтноод одоо ингээд бас унсан юм байна л да. Тэгээд Бабилон бие даан товоон гарч ирээд Ассирчуудыг хоошоогоо хөөсөн. Тэгэхээр Ассирчууд хоошоо хөөгдөхдөө энэ Негевийн цөлөөс хоошоогоо яваад тэндээ суурьшсан буюу шулуухан хэлэхэд энэ Босфор хоолоо тийшээ нүүгээд яваад өгч одоогийн. Тэгэхээр энэ Ассир одоогийн Сир гэж улс байна шүү дээ. Ассирик гэсэн гаралтай. Та нар улстай яга Сир гэд нэрвэгдсэн юм бэ гэж асуухад үгүй эртний Ассираас уламжилж явсараагаал одоогоор Сир гэд нэрлэлсэн. Тэгэд арабчуудад эзлэгдээд явхдаа дараад нь араб үүний дараа Египт хурж ирнэ, Перс хурж ирнэ ингээ эзлэхдээ Ассирийн иргэншлийг Сүрийн иргэншил гэдэг. Сүрия гэдэг. Яг араб хэлээр бол Сүрия. Сүрчүүд гэж нэрлэж байгаа шүү дээ. Сүр үндэстнүүд. Сүрчүүд. Яг эртний энэ хэлээрээ бол Ассир үндэстэн гэж нэрлэж байгаа. Хэсэгхэн зур бас Бабилончууд нэг 10 хэдэн жил бас бусдын мэдлэлд нэг орсон байх нь шүү дээ. За ингээд шинэ Бабилоныг үүсгэсэн Набополосар хааны одоо удирдлагын дор Ассир ингээд түлхэгдэн унгаагаад Бабилоны хаан тусыг одоо өөрийгөө би хаан болгоод Навуходоносор 2 дугаар Навуходоносорыг хаан ширээн залсан байна. Өөрөө бас хамаг ажил үйлсээ Бабилоныг шинэ Бабилоноо байгуулахад зориулсан Навуходоносор хаан Манайрны өмнөх 605-аас 552 онд засгалж байсан Бабилоны хаан. За энэ үед Навуходоносор хаан одоо 2 дугаар Навуходоносор архитектор бүр эртний хамгийн тансаг хотуудыг барьсан уран барилгачдыг, уран баримлчдыг маш их дэмжиж исэн. Навуходоносорын үед бол ер нь Бабилоны сэргэн мандалт бол маш сайн болсон гэж ярьж. За тэгээд түүний хүү Небучаднезар гэж байгаа. Одоо эдгээр бас их сонирхтой юм л да. Небучаднезар хаан өмнөх үеийн Мушазиб Мардукийн байгуулсан их хаалгыг улам сайжруулад Иштарын хаалгыг босгож ирсэн байна. Иштар хаалга гэдэг чинь бас их хүний энэ Бабилоны иргэншлийн үеийнс гайхамшигтай бүтээл шүү дээ. Одоо ч гэсэн юу байдаг. Одоо байдаг. Тэг чин бүр түүхэнд алтан юутай хаалга байсан энэ төр яд бас. Тий. Түүнд хэлсэн байсан. Иштар хаалга одоо яг хаана байдаг вэ? Ирак харьцаа. Ирак харьцаа биш. Урагшаага. Урагшаага. За. Тий. Энэ Оман, Катарын харьцаа байна. Иштар хаалга. За тэгээд Иштар хаалгыг одоо ингээд өөрөө улам цаашаа шинжлээд бариад ирсэн юм байна. Засаал. Одоо энийг ингээд засчих гэдэг юм уу те. За тэгээд Иштар хаалгын одоо хэрмийг сайжруулаад шинжлээд энэ яагаад ингэж нэгвэл альва цайз хэрмийг эзлэхэд хаалга нь илүү бат бөх. Альва улс орон дайрахтаа хаалга руу дайрж байгаа шүү дээ бас. За тэгээд хотын хэрмийг сайжруулаад шинжлээд Семарисийн цэцэрлэгийг бариулсан. Тухайн үед дэлхийн 7 гайхамшиг. Энэ Семарисийн одоо цэцэрлэгийн зүгээр зураг нь л үлдлээ. Ийм цэцэрлэг байсан шүү гэд дайн байлдааны энэ он жилүүдэд бол Семарисийн цэцэрлэг одоо байхгүй болсон байна. Гэхдээ тухайн үед дэлхий дахина алдаршсан цэцэрлэг байсан. Зарим эрдэмтэд судлаач нар маань болохоор үгүй ийм цэцэрлэг бодтой байгаагүй гэдэг бас маргадаг юм байна. Яагаад гэвэл үгүй Нинегийн цэцэрлэгийг л сайжруулсан гэж үзээд байдаг юм байна. Тий. Тэгээ ямар ч л байсан энэ бол юу болж байна? Сэргээн босголт бүтээн байгуулалт нь бол маш их одоо маш сайн байсан байна гэж үзэж байна шүү дээ. За тэгээд ер нь Бабилон улам их хүчрхчиж соёлын түүхийн хэрээр зүүн талд нь өсөж өндийж байгаа Персүүдийн сонирхлыг их татж эхэлсэн. За эндээс их сонирхолтой хэсэг орж ирэн тий. Персүүдийг сонирхож эхэлжсэн Бабилоныг. Гэтэл баруун талд нь бас өсөж өндийж байгаа Месирчүүдийн сонирхлыг их татсан. Месир гэж ямар үндэстэн бэ гэвэл одоо Хойд Африкийн нутгаар урсж байгаа Нийл мөрний хөвөөн дээр үүссэн Египет. Египт чинь Месир үндэстнүүд байсан шүү дээ. Энэ Нийл мөрөн чинь урагшаага яг энэ Хойд Африк одоо энэ эсэн цөлөөр урсж байгаа шүү дээ. Судан руу ороод 2 салаа болно. Суданы нутг руу ороод ирэхээр 2 салаа болно.
Бүр наашаа ингээд урагшаа бүр Танзан, Уганда хүртэл урсж байгаа их том мөрөн чинь Нийл шүү дээ. Найл гэж байгаа шүү дээ. Нийл мөрөн. За Бабилон энэ хоёрынхаа сонирхлыг их татахын хажуугаар шүлсийн гоожулж эхэлсэн. Ийм гоё газрыг эзлээд мэдлэлтэй оруулаад авах юм бол яах вэ гэсэн байдлаар. Тэгээд ер нь хоёр талд мөргөлдөөн гих үүсч. Одоо хоёр фронтод гал нээгч гэдэг юм уу тийм ээ. Хоёр талын мөргөлдөөн бас их үүсч эхэлж ирсэн байна. За энэ хаадууд нь бас хоорондоо мэдээж хэрэг хааны хүү хаан болно гэдэг шиг. Хаадууд нь хоорондоо таарамж тохиромжгүй болж гисэн хаан хүүд ах дүүс хоорондоо хаан ширээ булаацалдах үеэл хаяалуудын хаан ширээний төлөөх тэмцэл Бабилоны хүчийг бас сулруулсан. Бабилоны энэ одоо шулуухны хэлэхэд тармил цэцэрлэг гэж нэг байсан юм байна. Тэр тармил цэцэрлэгийг бас их сайхан хөгжүүлж ирсэн. Энд чинь өөрөө 9 цөлд байдаг. Бараг ер нь 9 цөлд байдаг том иргэн шин шүү дээ. Хоёр мөрнөө хэдийгээр Тивр Ефрат хоёр үржил шимээ өгж байгаа ч гэсэн нутгийн дийлэнх нь бас ер нь 9 цөл. Араби 9 цөл байгаа. Негевийн 9 цөл байгаа. Маш том 9 цөл дээр оршин тогтнож байгаа. Тийм болохоор Бабилончууд шин төрлийн сорт гаргаж шин төрлийн ургамал, цэцэг, мод ингэж тарьж исэн тийм түүх бол байна. За одоо энийг тари 9 цөлд ургах нь. За юу ч гэсэн 9 дээрээ суулгах чи дээрээс нь услаад үзье ч гэдэм үү. Гэхдээ ямар ч л байсан 9 цөлийг бол ногооруулж исэн. Энэ үйл ажиллагаа бол Бабилоноос ихтэй болоо да. Яагад гэвэл Шумерийн иргэншил дээр энэ баримт байсан биз. Гэхдээ одоо тайлагдаагүй шүү дээ. Шумерийн иргэншил дээр Бабилонд бол энэ их тайлагдсан байна. Одоо шинэ тармил мод, тармил ногооч гэдэг юм уу те? Иймэрхүү байдал бас их болж исэн байна. Шинээр ингээд одоо үржил шимтэй сортой юм гаргаж эхэлж ирсэн. Тэгэхээр тухайн үед Бабилонд одоо бид нар идж үзээгүй, хэрглэж үзээгүй маш тийм төрөл бүрийн хүнсний өөрмөц ногоо тариа ингэж тариалж исэн гэсэн тийм баримт байна. Бид нар чинь улаан буудаа, цагаан буудаа, обиос гэдээ ингээд явж байгаа шүү дээ. Төрөл бүрийн хайрын ногоо гэдэг. Бабилоны ногооны тариалан хүнсний аж ахуй гэдэг чинь бол тусдаа шал өөр асуудал байсан байна. Бидний идээгүй юмыг бас идэж, тарьж ургуулж явж ийж. Одоогийн яг хойд одоо ойрхон орнодын газар нутаг одоогийн Персийн болонд энэ ус чинь байгаад байна шүү дээ. Гэтэл энэ Египет тэгээд энэ одоо Улаан тэнгисийн хөвөн дээр нэг үндэстнүүд бас их хүчрэгчиж Бабилонд бас их халдаж эхэлсэн байна. За энэ бол жүүдүүд. Жүүдийн маш том соёл. Одоо еврейчүүд. За энэ еврейчүүд одоо энэ Библи гэдэг судраас мэдээж хэрэг энэ дээр тэмдэглэсэн байгаа л да. Өөр бас эд үлгийн зүйлс Библиэс өөр бас эд үлгийн зүйлс хараахан тун хомс байна. Юу яг малтгаар гаргаад байгаа болохоос биш. Бабилоны талаар мөн энэ еврейчүүдийн талаар Библи гэдэг номон дээр л бас тодорхой болчиход байна. За энэ газар нутаг дээр Самарчууд амьдарч ирсэн. Нөгөөх нь Юудууд буюу Жүүдүүд гэж байгаа. Юдэйчүүд. Энэ эртний үндэстэн шүү. 50000 жилийн түүхтэй. Жүүдүүд. За энэ бол шулуухан хэлэхэд агуу их Саул хааны үндэслэгдсэн. Тэгээд Рош хашааны тоололтой 5782 жилийн түүхтэй. Юудын тоолол буюу Рош хашаан. Ер нь бол энэ еврейчүүд биш үү? Их ховор одоо эртний маш нэг эртний үндэстэн бабац еврейчүүд гэдэг бол энэ үндэстнүүд Бабилон руу халдаж эхэлж ирсэн бас. Бабилоны хаант улс руу халдаж ирсэн. За яг хоо германаар юден, англиар жүү, орсоор еврей, монголоор ховроо гэж байгаа юм. Энэ бол их том одоо хүчрхчихсэн. Самарууд тэгээд юден гэд бас л нэг л мөчрөөс ургасл үндэстэн л дээ. Эдгээр Бабилон руу ингэж халдаж дайрчихсан баг юм.
хойд нутгаар нь юудууд хүчрхчээд одоо жүүдүүд гэдэг юм да. Еврей нь хүчрхчээд Бабилон руу халдаж эхэлж байсан байна. Бабилонч одоо баг яг энэд бол маш хэцүүдж исэн. Персүүд гинт дайлж орж ирээд манай эртний өмнөх 539 онд шинэ Бабилоны хаан тусыг Персийн эзэн хаан Ихкир хаан англи дээр болохоор Ксеркс, орос дээр бол Ихкир гэж нэрлэж байгаа. За энэ Кир хаан одоо бут нэргэгдээд одоо Персүүдийн харьяанд мэдлэлд нь орсон юм байна. Бабилончууд ер нь хотынхаа хэрмийг одоо давагдашгүй бүх бат гэж үздэг байсан ч гэсэн Кир хаан цэргээ хуваагаад нэг хэсэг нь хэрмийн гадна нөгөөдүүл нь одоо нэг хэсэг нь ингээд Бабилончуудын анхаарлыг татаад байлдаж байгаа шүү дээ. Нөгөөдүүл нь хэрмэн дээрээ байлдаж байгаа. Евфрат мөрнийг нөгөө хэсэг нь гатлаад тэгээд хамгаалтгүй хэсгийг гэдэг чинь тэр хэрмнээс чинь бас эм ус суугийн нэг юм гард юм байна. Тэрийгэл одоо уул нь хэрм рүү дайраад бол маш хамгаалтай. Хамгийн сул тал нэг юм ус сууг ингэж урсчээдэг. Сууг урсдаг. Тэр суугаар нь ороод ирсэн юм байна. Тэгээд нөгөө байлдаж илгээг нь ард нь персүүд ирсэн байдаг. Буцаж харж персүүдтэй байлдаж байгаад ингээд одоо ингээд персүүдэд ингээд бут цохилсан юм байна. За тэгээд хотынхаа арга буюу тэгээд бууж гисэн. Тэгээд одоо Кир хаан еврейчүүдийг цөлгнөөс их нутагтаа эрхий зөвшөөрсөн байна. Яагаад гэвэл энэ Бабилончууд бас еврейчүүдтэй бас байлдаж исэн. Тэгээ та нар энэ хавар байна шүү гэд ингээд нутаг заацал байсан л байж таарна л да. Дөнгөд нь их Кир юу гэж юм. Ой наашар одоо хүрээд одоо еврейчүүд идэгж нөгөө Бабилонч байхгүй болсон гэдэг. За энэ талаар бол эртний агуу их философч Гередот тэмдэглэж үлдээсэн байна. Бабилоны талаар. Тэгээд чирн Персийн энэ түүхэн сурвалж бичигдэр бол Дарий хааны үед тийм ээ. Тэгээд мөн Ахаментийн эзэнт улсын үед одоо яаж байсан нь бичигдсэн. Энд юу гэж бичсэн гэвэл Бабилончууд одон орон математикийн төв болсон. За тэгээд бүрэн хэмжээний одон орны зураг бүр үйлдэж исэн юм байна. Бабилончууд бүр Тэнгэрийн одон орны бүр зураг үйлдэж исэн байна шүү дээ. Энэ одон орны зураг нь ер нь өнөөгийн 12 орд байдаг шүү дээ. Тий. Айрес, Сажитариус энтергээ байдаг. Тэдгээрийг анх эднээс үссэн гэдэг бас тийм факт байна. Бабилоны үед чинь энэ одоо яг нэг гэх юм бол юу шүү дээ. Хоньны орд, үхрийн орд юу лээ? Мэлхийн орд ингээд явдсан шүү дээ. Тий. Астрологи тийм ээ. Зурлаг. Бабилоны үед үссэн. Тэгэхээр чин за чи юуны орд илээ гэвэл би Арслангийн орд гэж ярих нь шүү дээ. Би Хилэнцгийн орд ч гэдэм үү. Би хоньны орд гэж ярих нь шүү дээ. Энэ бол Бабилоны үед үссэн. Бабилончууд үүнийг хөгжүүлж исэн. Яг л бас нэг тухайн үед бас ийм зурлаг гэдэг имийг цагалбар бичиг гэдэг юм нь Бабилоны үед бол бас л өөрсдийн гэсэн байдлаар байж исэн байх нь шүү дээ. Гэтэ энийгээ бас анх үсэхдээ нэг Арслан шүү, энэ Мэлхий шүү гэж үсгэлгүйгээр хожим дараа нь грекүүд энэ нёгийг нэрийг өөрчилсөн юм шиг байна. Грек Ромын үед тий, нэрийг жоохон өөрчлөөд ер нь чинь хөгжлийнхаа шатандаа л явж ирсэн юм шиг байна. Тэгээд өмнөхөөсөө мэдээж хэрэг залгамжлах бөгөөд өмнөхийнхаа соёлыг бас ор тас өгөөсгөхгүй бас соёлыг наавн шүү дээ. Соёл гэдэг чинь солилцоо. Би ийм хിവэрэ яваад байна гэвэл энэ хүн бол ер нь соёлын солилцоо хийх дургуул гэсэн үг. Би Монгол хүн гэл дээлээ өмсөө яваал байдаг тийм ээ. Цамц өмсөхгүй бол зүгээр яах вэ тэр зүгээр тухайн хүндээ зөв боловч зүгээр соёлын солилцоо гэдэг юм хийхдэггүй байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чин зэрэг альва дараагийн улс нь хэдийгээр хүч түрэмгийлж эзэлж авч байгаа ч гэсэн өмнөхийнхээ соёлыг бас заавал авдаг. Өмнөхөөсөө энэ соёл бас авч ирсэн юм байна гэд. За тэгээд энэ Бабилоны улс орны энэ мужуудыг одоо хамгийн чухал одоо холбож ирсэн юм нь одоо тийм ээ хүчрхэг хот нь Никерия хот гэж бас байсан юм байна. Гэхдээ энэ түүхчид энэ хотын талаар маргаантай байна. Гэхдээ Персүүдийн тэмдэглэснийг л бас хэлээд одоо судлаад гаргаад байгаа юм л да. За тэгээд худалдааны хот болгож Далаа тэнгисийн инч гэдэг юм уу худалдааны хот болгосон юм байна.
Персүүд дараад нь. За тэгээд яг энэ хамгийн одоо далайн эрэг дээр байгаа одоо улаан тэнгисийн эрэг Персийн булан дээр байгаа шүү дээ. Энэ эргэн тойрныхоо улс орнуудтай бас их худалдаа арилжаа хийж байгаа. Ганцхан хорвоод энэ ус үүсчихсэн гэж байгаагүй. За Египтүүд байгаа шүү. Европод бас л ус үүсгэл ер нь Мерсер юмнууд божигнжсэн бол Азад бүр эндэг хятад үүсчихсэн явж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг онцолж ярьж байгаа шүү дээ. За тэгээд тухайн үеийн хамгийн одоо бомб дэлгэрэнгүй хот ингэж болгож хөгжүүлээд шашин шүт хэрэг чөлөөтэй байлгаж ирсэн юм байна. Бавилон. Шашин шүт. Персийн мэдэлд орохдоо одоо эзлэгдсэн Бавилончуудыг дуртай шашнаа шүтээ. Манай шашныг шүтээд байх өөрсдөө л мэдгэж хэлсэн. Перс тэгтээ тэр үед өөрсдийн гэсэн шашинтай байсан шүү. Ислам нэлээд хожуу үүсчихсэн байгаа. Зүгээр Перс гэдэг чинь одоогийн Ираны нутаг дээр байсан бас эртний үндэстэн болохоос биш Исламын шашинтай одоогийн Иран биш юм аа. Персүүд гэдэг бүр өөр үндэстнүүд байж исэн. Ксеркс хаан, Дарий хаан ингээд Персийн хүчирхжилт Персийн сэргэн мандалтын далбаанд ор Бавилон бүүдиж эхэлсэн байна. За тэгээд Персүүд татвар их нэмж эхэлсэн байна. Явандаа энэ ингээд манай эртний өмнөх 552 он биш манай эртний өмнөх 522 он мөн манай эртний өмнөх 521 он манай эртний өмнөх 482 онууд удаа дараа бослог гарсан байна. Персийн эсрэг. За тэгээд улам ингэж одоо бослог гарах нь Персүүдэд одоо хэцүү байсан болохоор дотоодын асуудлаа дарыгээд Персүүд Бавилончуудын бослохыг бүр өмсөнд дарахын тулд гадаах асуудлаа төрцөөр одоо орхисноос болж Перс жаахан сулрах тийш хандсан. Хожим нь Ауга Александр хурж ирэхэд Бавилончуудын дотоод бослого Персийг сулдахж ил байсан байна. Бавилон нь 200 жилийн турш дараад нь Персийн эзэн тулсын нийслэл байсан. За тэгэхээр энэ Бавилоны иргэншлийн талаар бас ингээд одоо судалгаа өшөө одоо хүндрэлтэн цаашаа улам их судлах байх. Одоо ингээд дараад нь Финикчүүдийн үе гарч ирэн шүү дээ. Месерчүүдийн үе гэж гарч ирнэ. Энэ эртний энэ одоо соёлууд ингээд цаашаа үргэлжлэх болно. Тэгэхээр өнөөдөр бид нар Бавилоныг онцолж ярьлаа. За ингээд Бавилоны талаар нэлээд нарийн сайхан зүйлсийн талаар бид нар өнөөдөр ярилцж энэ хүрээд ингээд өндөрлөө. За дараагийн удаадаа Ассирчуудын талаар. Ассир болон Египтийн талаар яг зөв. Эртний Египтийн талаар бас Ассирчуудын талаар оролцсноо. За ингээд энэ удаагийн дугаарт хамтран ажилласан Jocks брэндтэй маш их баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Jocks брэнд. Jocks брэнд 2019 онд уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх биологийн олон янзын байдлыг одоо сэргээх, хамгаалах, үйлдвэрлэлийн тогтвортой менежментээр далайг хамгаалах зорилготой Fashion Pact гэрээнд гарын үсэг зурсан юм байна. Үүнээс хойш бодиттой үр дүн гарган ажиллаж байна. Jocks тухтай гэр бүлэрээ Jocks өмсөе. За дараагийн нэвтрүүлгээр ирээ уулзлаа. Баяртай.